залуучуудаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та өдрийн зүүнний өвчтний холбоо төрийн бас байгууллагаас зохион байгуулж байгаа бид ирээдүйн эзэд хөтөлбөрт өөрсдийнхөө оюунд хөрөнгө оруулалт хийхээр цаг зав гарган ирсэн. Өдөө аж ахуйн их сургууль болон Шинжлэх ухааны технологийн их сургуулийн 1-р курсын оюутнууд маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэн маань цаг зав гарган ирсэн. Дахин талархснаа илэрхийлье. Өөрсдөндөө зориулаад хадгалах ашиглалтаар өөрсдөө сэргээе. Монгол улсын ирээдүйн хөгжлийн түлхээ болсон оюутан залуучууд маань хичээлээрээ сонсдоггүй. Энэхүү зүйлсийг та бүхэн маань өнөөдөр сонсох юм байна. Хорог цуглаан гэхээсээ илүү өөрсдийнхөө оюунд хөрөнгө оруулалт хийж байна гэдгээ та бүхэн маань сайдар мэдсэн ба. Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрс өх маань та бидний урилгыг хүлээн авч өнөөдөр хүн сэтгэлтэйгээр хүрэлцэн ирсэн байна. Хүндэтгэн хүрэлцэн ирсэн Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрс өх таныг тайлбар гарч ирж оюутан залуучуудаа бас үнэтэй зөвлөгөөгөө хүргээсэй гэж хүсэж байна. Бүгдээрээ Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрс өхийг гүн хөтөлбөрөөр тайлбарлая. Нийтийн талааташи. Манай хамтд ятгчдаа алга ташуу тассан шиг таши бороо орсон шиг орё гэж. Одоо тийм учраас хаяасаа алга ташиход их сайн байдэ. Тэгээд өөртөө одоо хичээлийн шинжилгээ баярын мэнд хүргье. Өнөөдөр их сургуулийн оюутнууд бүгдээ одоо ихтэй сургуульд ороод анхныхаа жил суралцж байгаа оюутнуудаа гэж би одоо сайн сонслоо. Зарим нэг нь мэдээж 2 3 дугаар курсын оюутнууд байж магадгүй. Тэгээд би бол цэргийн сургуульд төгссөн. Тэр залуу насныхаа гал дүлэр бадар сэтгэл зүрх хоёртой шатаж явах үедээ чин үнэж амрахтай хэлж үзээгүй үгээ чиний төлөө өхий гэж би их хорондоо хэлсэн юм. Сайхан дөрвөн мөртөөд тийм ээ. Тэр дөрвөн мөртөөр одоо жигүүрлж амьдч явлаа. Яг тааны мэсэнд. Тэрний донор та бүхэнтэйгээ би өнөөдөр одоо улсын ерөнхий сайд уулзж байгаадаа их баяртай байна. Бид ирээдүйн эзэд гэж одоо сайхан өдөрлөг зохион байгуулж байна. Үнэхээр одоо энэ заагийн сууж байгаа та бүхэн маань бол энэ Монгол улсын ирээдүйн эзэд. Та нарын гарт, тааны зүрх сэтгэл, та бүхний оюун бодол Монгол улсын ирээдүй бас өөрсдийн чинь хол заяа оршин тогтнож байгаа үгийг огт хязгаарч мөрдөж болохгүй. Монгол улс бол тусгай тогтносон улс. Би 3 сарын 18-ны үед судаа яваад ирснийг та бүхэн телевизээр харсан баг тийм. Цэргүүдээ эргээд ирсэн. Тийч манай цэргүүд алга хааж байгаа. Судан гэж улсыг ах дүүнэрийг ах дүүнээс нь хамгаалж байгаа. 130 мянган одоо жирийн иргэдийг форум байгуулад манай цэргүүд ах дүүнээс нь хамгаалж байгаа. Тэр 130 мянган иргэнийг тийч манай 850 цэрэг байна. Тэрний одоо тодорхой хэсэг нь бол эмэгтэйчүүд байна. Тэгээд тэр цэргүүдтэй би уулзахад их бахархсан. Тэр хүмүүс бол эх орон тусгаар тогтвол газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний аюулгүй байдал, үндэсний ив нэгдэл гэж ямар чухал ач холбогдолтой вэ гэдгийг тэдний өөрсдийн биеэр амсаж байгаа хүмүүс. Тэр залуучууд надад нэг зүйл захисыг. Та эх орондоо очоод Монголынхаа ард түмэнд манай залуучуудад бидний хийсэн ганц үгийг дамжуулж өгөөрэй. Тэр юу гэсэн үг байсан бэ гэвэл манай эх орон шиг жаргалтай, аз жаргалтай, тусгай
гэсэн сайхан улс энэ хорвоотоор зөөхөн байдгийн шүү гэдгийг залуу үеийнхэнд маань ард иргэд маань хэлж өгөрөө. Манай ард иргэд зөвхөн одоо өөрсдөө хариуцлагатай сайн ажиллаж амьдрах ёстой юм байна шүү гэдгийг дамжуулж хэлээрэй гэж тэр зэрэг ах их зөрчин загсныг та бүхэн дамжуулж хэлье. Одоогоос 98 жилийн өмнө бид нар ардын хувьсгал хийж тусгаар тогтносон Монгол улсыг бас байгуулсан. Ардын хувьсгал хийж. Монгол улс тусгаар тогтносон. Энэ тусгаар тогтнолт бол хамгийн агуу зүйл байд юм байна гэдгийг бид баян бодож байна. Бид хоёр том хөрштэй хэл залгадаг. Оросын холбооны улс бүгдний хятад улс гэж. Хятад улс бол газар нутгийн хэмжээгээр дэлхийд дөрөвт ордог. Хүн амынхаа тоогоор дэлхийд нэгт ордог ийм улс. Эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд хоёрт ордог ийм улс байна. Медад 300 сая хүнтэй. Энэ бол манай урд хөш. Оросын холбооны улс гээд газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт ордог. Эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 10-т ордог. 147 сая хүн амтай Оросын холбооны улс гэж агуу том гүрэн байна. Энэ хоёр гүрний дунд одоо тусаар тогтносон Монгол улс 3.2 сая хүн амтай оршин тогтнож байгаа. Тэгээ энэ тусгаар тогтнолыг энэ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бидний өвөг дээдэс алтан амь бүлээн тусаараа та бүдэгт авчирч өгсөн гэдгийг бид огт мартаж болохгүй. Огт мартаж болохгүй. Монгол улс бол 1.5 сая хавтгай төрүүлжин нутагтай. 1 км нутагт 2 хүн амьдарч байгаа. 2 хүн. Та бидний сайн мэддэг бүгд Солонгос улсад бол 1 км газар 500 хүн амьдардаг. За боддоо ийм өргөн уудан нутагт бидэнд байна. Тусгай тогтнол байна. Эрх чөлөө байна. Эх орн байна. Газар нутаг байна. Хил хязгаар байна. Өөрийн гэсэн хэл соёл бичиг үсэг бидэнд байна. Бидэнд дутагдж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Бидэнд дутагдж байгаа ямар зүйл байна гэвэл хариуцлага дутагдж байгаа. Хүн болгон хариуцлагатай ажиллах ёстой. Хариуцлагатай сурах ёстой гэдэг юм. Тэгээ улсынхаа ирээдүйг авч явах гэж бодож байгаа та бүхэн маань өнөөдрөөс эхлээд хичээлийнхээ шинжилээс эхлээд сурлагатай сайн сурах хэрэгтэй. Зөв бодолтой байх ёстой. Зөв үйлдэл хийх ёстой. Эх орондоо хайртай байх ёстой. Ээж авдаа хайртай байх ёстой. Өөртөө бас хайртай байх хэрэгтэй. Тэгээ эх орон гэдэг бол өөр агуу том ойлголт. Хацсангүй ойлголт. Газар нутаг, аюулгүй байдал, агарын болон бусад орон зай, эцэг эх хэл соёл, ёс заншлиг. Энэ бүгд эх орон гэдэгт хамаарна. Гэхдээ эх орон бол надаас, танаас өөрөөс чинь хэлж байгаа юм шүү гэдгийг огт мартаж болохгүй. Өөрөөс чинь хэлж байгаа. Тийм учраас хүн өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Бусдын эрх чөлөөг хүндэлдэг байх хэрэгтэй. Бусдыг хүндэлдэг байх хэрэгтэй. Бусдыг хайрладаг байх хэрэгтэй. Бусдыг хамгаалдаг байх хэрэгтэй. Энэ чинь олон сайхан эрчүүд сууж байгаа гэж бодож байна. Нас залуу байгаа учраас ихнэр аваагүй байх гэж бодож байна дийлэнхийн. Тэгвэл та хязгаарны цаг эцэг болно. Энд чинь сууж байгаа охтууд маань хязгаарны цаг ээж болно. Энэ эцэг болох, ээж болоход эртнээс бэлтгэж явах хэрэгтэй юм. Энэ бол хүний амьдрал тохиолддог зайлшгүй байдаг зүйл. Тэгээ бидний үед бол одоо нийгэм маань залуу байхад гэр бүл болгодог байсан л да. Одоо 21 настай анхныхаа охиныг одоо хүлээж авч ийлаа, эцэг болж ийлаа. А одоогийн залуучууд бол бараг 30 гарчаад одоо 30 40 гэр бүлтэй болдог болсон байна, тийм ээ. Тийм учраас энэ ч байгаа залуучууд эрчүүд та бүхэнд хандаж ахын хэдхэн зүйл хийлээ гэж бодож байгаа. Тэгээ Монгол эр хүн эх орондоо яах гэж төрд юм бэ гэж хүмүүс асуудаг. Эр хүн бол төрөх хоёр үүрэг байгаа. Хоёр үүрэгтэй төрдөг. Нэгдүгээр гэр бүлээ тэжээх. Хоёрдугаар гэр бүлээ хамгаалах. Энэ бол чиний гэр бүлийн асуудал. Том утгаар нь авч үзвэл эх орныхаа хамгийн хүнд хүчээр ажлыг эрчүүд нуруунд дээр үүрч явах ёстой. Хоёрдугаар эх оронд аюул занал тохиолдвол алтан амь бүлээн тусаараа эх орноо хамгаалах үүрэгтэй. Энэ хоёр үүрэг бол Монгол эрчүүдийн үүргээ гэдгийг минийд өнөр огт битгий мартаарай. Тэгэхээр та бүхний нуруунд дээр энэ Монгол эрчүүдийн нуруунд дээр хамгийн хүнд ачаа байдаг юм аа. Гэхдээ би эмэгтэй хүнээс илүү их ямд идэл гэж хэлж байгаа юм биш. Үндсэн хуулиар эмэгтэй хүн хоёр тэгш үүрэгтэй. Тэгш эрхтэй. Гэхдээ эр хүн бол илүү үүрэг хариуцлага хүлээх ёстой юм шүү гэдэг үднээс би энэ асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр Монгол хүн
Монголын ард түмэн Монгол улс өнгөтэй өөдтэй сайн сайхан явъя бол Монгол ирчүүд өнгөтэй өөдтэй байх ёстой. Ирчүүдээ цогтой, золбоотой, ажил хэрэгч амьдралдаа эзэн болсон ийм сайхан ирчүүдийн нуруунд дээр эх орон оршин тогтнолын шүү гэдгийг ястаавд хэлсэн. Бидний өвөг дээдэс ийм байсан. Бидний өвөг дээдэс эмэгтэй хүний дарамтлах, дарангуул, зовдох, нүдэх ийм асуудлууд нийгэмд их газар болж байгаа. Тийм учраас энэ байгаа ирчүүд та бид нар энэ хажуудаа сууж байгаа сайхан цэцэг шиг сайхан бүсгүүчүүдээ бид нар хайрлахын зэрэгцээ хамгаалах хэрэгтэй байна. Ойлгож байна уу? Энэ бүсгүүчүүд байхгүй бол ирчүүд бид нар их сонин хүмүүс болж хувирнаа. Хоолоо хийж чадахгүй, уцаа ууж чадахгүй тийм ээ. Тэр эмэгтэй хүний их хүний хайр бидэнд дутагдвал бид нар ер нь сонин амьдралтай хүмүүс шүү дээ ирчүүд бид нар. Эмх замраагүй. Тийм учраас биднийг бол одоо төрүүлсэн, өсгсөн, хүн болгосон их хүнийг ирчүүд бид нар байнга хайрлаж, байнга хамгаалж, байнга хүндэтгэж явах хэрэгтэй шүү. Ирчүүдээ. Эмэгтэй хүн гар хүрж байгаа эр хүн бол энэ хорвоогийн хамгийн адгийн шаар байдаг шүү. Тэгээд наа толгой дотор сайхан хийчихээ. Тэгээд спортоо сайхан хийчихээ. Нэг өнөр. Эрүүл байцгаа. Эрүүл бий харууд ухаан оршин гэж үг байдаг тийм үү? Бүгдээрээ спортоо сайхан хийчихээ. Архинаас холбоо. Амхинаас холбоо. Хүний амьдралыг, эр хүний амьдралыг там болгодог гурван юм байдаг. Нэгдүгээр. За тоолж хэлье. Нэгдүгээр арх. Хоёрдугаар амигос орж болно. Архтай хоёр нэг юм болчихж байгаа. Хоёрдугаар юу? Садар самун явдал. Гуравдугаар юу вэ? Гуравдугаар мөрийтэй тоглоом. Тэгчихээ. Эхнэр нь чи бити явж архигүй, архих чиний эрүүл мэндэд муу гэдэг хахад архичин найзтай нөхөр найзынхаа үгийг дагаад шууд гараад баарн суугаад архиуд. Тэгэхээр найзаа маш зөв сонгож нөхрөл. Ойлгож байна уу? Та нар энэ дотор зөндөө олон найз нар байгаа. Найзаа шингүү хэлээгүй. Сайн найз хүнийг сарны гэрэлтэй адилхан дээш нь татаж авч явдаг. Нарны гэрэлтэй адилхан. Тийм учраас та сайн хүнтэй найз. Өөрөөсөө илүү бягтай, чадaltaй, эрдэмтэй, боловсралтай, ухаантай хүнтэй нөхрөл. Өөрийнхөө хажууд таагүй найз байдаг бол тэр найзыгаа өөдөн татаж ав. Арх бити уул. Садар самун бити оролцуул. Мөрөөдөө бити тоглол. Ингэж найзаагаа засаж авах хэрэгтэй. Тэгэхээр найз гэдэг бол хүний насны хань байдаг шүү. Эхнэрээс илүү хүчтэй нөлөөлдөг хүн бол найз. Ихтэй сургуульд орж ийн олон сайхан хүмүүстэй уулзаж учир найзтай нөхөрлөн. Найзаа зөв сонгож найзлах хэрэгтэй. Найзаа зөв зам руу залж авч явах ёстой. Ингэж тэр бол насан туршийн сайхан найз нар байт юм аа гэдгийг бас хэлхийг хүсэж байгаа. Тэгээд юм ингээд өөрчлөлтөд солигдох сони юм одоо бидний үед бол одоо өөр байлаа шүү дээ. Тийм ээ юм да. Бид ч одоо охтуудтай үрэх гэж өчнөө олон хонгоор явдаг байлаа. Уулздаг, уучирдаг, кинон даадаг, ерөөсөө ингээд араас нь явдаг байсан. Одоо болсон чинь охтууд маань явах гэдэг юм уу одоо. Тийм учраас ирчүүд бол ирчүүд шиг байх хэрэгтэй. Хэлсэн үгэндээ эзэн хоолндоо сад болж чаддаг байх хэрэгтэй эр хүн. Эмэгтэйлэг байж болохгүй. Ойлгоо. Сүүлийн үеийн ирчүүдийг хараад байхад их тийм хэрүүл их дуртай болсон байна л. Явган хэрүүл, ахуйн шинж чанартай хэрүүлийг асар их хийдэг. Одоо янз янзын улсын кино мэнүү үзээд одоо тийм болоод байгаа юм уу? Яагаад вэ? Нэг хаяа нэг солонгос кино гарахаар нэг баахан ахуйн хэрүүлд оролцсон нэг хөргийн нэг ихтэй байдаг шүү дээ. Аваадаа болуулаач байгаа юм яа. Тэр бол Монгол ирийн зам биш ээ. Эсвэл Монгол ир хүн гэдэг бол өөртөө ихтэй ир хүнийг хэлж байгаа. Зорьсон зоригтой, өөрийн гэсэн үзэл бодолтой, сайхан бие баримттай, хархинда ухаантай, гартаа бягтай, өчнөдтэй, шүмэстэй, ир зөрөгтэй, эрүүл сарвал ир хүнийг жинхэнэ Монгол ир хүн гэж хэлж байгаа. Тийм учраас миний дунд бол ийм ирчүүд байх хэрэгтэй. Хэлсэндээ өгдөг.
хүн бодлоо ярьж болохгүй. Итгэл эзэнтэйгээ өхөн гэж үгүй дээ. Тийм учраас ирчүүд нь ялангуяа энэ эх орны хамгийн гол суурь болж байгаа хүмүүс та бид нар. Тийм учраас Монгол ирчүүд бол жинхэнэ эцгүүд байх хэрэгтэй. Жинхэнэ ирчүүд байх хэрэгтэй. Ойлгоо? Ирчүүд хүнийг хайрладаг байх хэрэгтэй. Тэгээд зөвхөн одоо энэ ч байгаа ирчүүд та бүгдээрээ нэг юм дээр санал хураая гэж бодож. Хаа явсан газараа эмэгтэй хүнийг, их хүнийг зөвхөн хайрлаж хамгаалж явж чаднаа гэж бодож байгаа ирчүүд гараараа өгдөг. За. Манай бүсгүүчүүд автод харж байгаа бүгд өргөж шүү. Баярлалаа. Энэ ч болж байгаа автодаа бас хамгийн сайн сайхан хүсье. Таанаргуугаар ирчүүд бид нар бол ирчүүд биш ээ. Энэ хорвоо хэрвээ та нар нь байхгүй байсан бол энэ хорвоогийн тал байхгүй таа гэдэг. Тийм учраас миний одоо эмэгтэй дүгнэж гисэн та бүхэн маань бас бие сайхан дүү авч яваарай. Энэ хүнийг сайхан хайрлаж байгаарай. Энэ хүн харахад хад чулуу шиг амтан боловч сэтгэл дотроо байн өөж явдгийн шүү ихтэй юм. Дүүрэн дээр чинь нулимс тусаахгүй гэж магадгүй. Нүдээс чинь гадуур сэтгэл дотроо өөж явдаг хүмүүс бол ирчүүд байдаг. Тийм учраас ирчүүдээ залуучуудаа танаа бүсгүүчээ хайрлаж яваарай. Ирчүүд та нартай адилхан бас хайраа дутдаг юм шүү. Жохон хайрлаад, жохон урам өгөөд, жохон өнгөрөөгөөд өгвөл ер нь одоо уулыг эргүүлж, усыг одоо эргүүлэхээр ийм явдаг гэдэг хүмүүс бол ирчүүд байдгийг шүү гэдгийг бас одоо манай автод дотроо бодож яваарай гэж хэлдэг. Монголын хувьдаа зөвхөн та бүхний гарт байгаа. Энэ дотор би ирээдүйн улсын ерөнхий сайд сууж байгаа гэх огт эргэлзэхгүй. Энэ нэгэн сууж байгаа. Энэ улс орныг хамж явах хүмүүс. Энэ улсын ерөнхий сайд ирээдүйн ерөнхий эзэн дотор сууж байгаа гэх би эргэлзэхгүй. Тийм учраас ирээдүйд улс орноо авч явах хүмүүс өнөөдөр өөрсдөө сайн бэлтгэж уруу муу зүйлээс бие сэтгэлээ холгоогоорой гэж одоо дүүнэртэй хэлхийг хүсэж байна. Аав ээж чинь та нарыг эрдэмтдээ боловсралтай болгоосоо гэж байгаа хэдэн цаасаа бүгдээрээ зориулж байгаа шүү. Тэр өдөөгийн малчин хүн байгаа хэдэн мах шиг арьс шинийхээ мөнгөийг та нарт өгч байгаа тийм ээ. Сургалтын чинь төлбөрийг төлж байгаа. Өөрөөсөө бараг хоосон онох шахуу. Өдөр шөнөгүй малаа маллаад. Төрийн албан хаагч аав ээж чинь авсан хэдэн салингаа тааны сургалтын төлбөр төлж байгаа. Өөрөөсөө шүд зугаад явж байгаа. Миний охин, миний хүү эрдэмтдээ номтой болоосаа, дээд мэргэжилтэй болоосаа, сэхэтэн болоосаа сайн сайхан амьдраасаа гэж чи та нарын аав ээж нар бүх зүйлээ та нарт зориулж байгаа. Энийг бити мартаарай. Тийм учраас та нар энэ эцгийнхээ ачийг яаж хариулах вэ гэвэл сайн сурч, сайн хүмүүжиж, эх орондоо хэрэгтэй хүн болж, эргээд аав ээжигээ хижих ийм л хүмүүс болж өсөж хамар хөстэй гэдгийг хэлхийг хүсэж. Нэг угаантайнаас асуусан байдаг. Чи өдөрт хэдэн талх иддэг вэ гэдэг. Тэгээд тэр хүн хэлсэн байдаг. Би өдөрт 3 талх иддэг гэдэг. Ямар их талх иддэг юм бэ гэж. Би нэг талхын өрөндөө өгд юм аа. Нэгийг зээлд юм аа. Нөгөөх нь өөрөө би иддэг юм аа гэж хэлсэн баг. Ойлгож байна уу? Энэ цаад утга санааг. Өрөндөө өгж байгаа гэдэг бол аав ээжтэй өгж байгаа гэсэн үг. Та яагаад гэвэл зээл авч амьдарч байгаа гэж өөрийгөө бодож байна. Та өөртөө хүн. Тийм учраас хожим та сургуулаад өсөд ажилтаа амьдралтай болоод ихнэр хүүхдтэй болохоор тэр авсан зээлээ аав ээжтэй буцаад төлөх ёстой. Та бас бусдад хожим зээл өгнө. Тэр хэнд өгөх үү? Өөрийнхөө үр хүүхдэд зээл өгнө. Тэр зээл авсан нөхөр хожим таны ачийг хариулж өөрөө төлөх ёстой. Нэг талын та өөрөө хэрэгжилж яах гэж ярьсан байдیں۔ Ухаантай. Тийм учраас миний дүүнэр одоо өөрөө сайхан төлөөрөө өөртөө сайхан хоол ундтай байгаарай. Бас ахиухан өөр тавхийг хичээгээрэй гэж байна. Зээл өгөхийг бодоорой гэж хэлээ заяа. Улстай 3 зүйл хийгээд өгчих юмсан гэж бодож байгаа ерхий сайд. Нэгдүгээр Монгол улсыг эрчим хүчээр хангах ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр бид Оросын холбооны улсаас эрчим хүч авдээ. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц болон бусад цахилгаан станцуудаар барьж байгуулад ойрын хэдхэн жилийн хугацаанд улсаа эрчим хүчээр бүрэн хангачаа гэж бодож байна.
Хоёрт нь улсдаа нефтийн өдөр барьж байгаа тийм ээ. Энэ нефтийн өдөр 2023 онд ашиглалтанд орно. Бид нар гадаадаас нефт шатхан авахгүй, дотооддоо нефт шатхантай болно. Жил болгон бид нар 1.5 тэрбум Америк долларыг Орос руу өгж байгаа гадаад руу. Шатхууны мөнгөнд. Тэр 1.5 тэрбум доллар Монголдо үлдэнэ. Монгол төгрөгөөр бид нар машиндаа бензин авч хий. Онгоцондоо бензин. Уул уурхай салбарт дийзел төлшөө бас өөрсдөө хий. 1.5 тэрбум Америк доллар Монголд үлдэнэ. Энийг дагаад долларын ханш унана. Дээр нь эрчим хүчээ бид нар Монголдо үйлдвэрлэж чадвал бид нар бас гадаадаас эрчим хүч авахгүй. Эрчим хүчний үнэ маань хямдарна. Гурав дахь хамгийн том зүйл бол дотооддоо хүнсээ хийх ёстой. Гаднаас чанар буутай хоол хүнс авахгүй байх хэрэгтэй. Энэ гурван том зорилтыг Монгол Улсын засгийн газар хэрэгжүүлэхээр зүтгэж ажиллаж байна. Энийг авч явах ирээдүйн мэргэжилтнүүд энэ дотор сууж байна гэж би бодож байгаа. Хөдөө аж ахуйн сургуулийн гараа өргөдөлтөө тэр 50% биш. Миний дүүнэр тааны нуруунд дээр Монгол улс тогтно. Та нар энэ Монгол улс Монголын ард түмнийг хоололдог, ундалдаг, хүнсний бүх ажлыг та нар маань хийж байгаа. Зоо техник, агроном, газар тариалан гэх бусад бүх мэргэжлүүрээ та нар суралцсан. За Монголын ард түмэн бол хүнсээ өөрсдөө их ёстой. Гаднаас хүнс авдаггүй байна. Гаднаас гурил авдаггүй, гаднаас хоол хүнсээ авдаггүй, жимсгний авдаггүй, бүгдийг дотооддоо үйлдвэрлэхийн боломж бидэнд байгаа. Тэгж явбал бүр цаашдаа Монгол улс цаашдаа хүнс үйлдвэрлэдэг, хүнс экспортлдог орн болох боломжтой. За одоо тэгээ сайн сурах хэрэгтэй байна шүү. Суур үн гэж хоёр үнийг хэлж байгаа. Эрчим хүчний үнийг суур үн гэж хэлнэ. Нефт шатхууны үнийг суур үн гэж хэлдэг. За юу. Энэ хоёр үнүүд суур үн. Энэ хоёр суур үнийг л хямдруулж чадвал бусад бүх юмны үн хямдарна. Эрчим хүчний үн хямдрал, талхны үн хямдарна. Нефтийн үн хямдрал, талхны үн хямдарна. Эрчим хүчний үн хямдрал, махны үн хямдарна. Эрчим хүчний үн хямдрал, бусад бараа тааврын үн хямдарна. Бензин шатхууны үн хямдарна. Эрчим хүчний үн хямдрал, сургалтын төлбөрийн үн хямдарна. Нефтийн үн хямдрал, сургалтын төлбөрийн үн хямдарна. Тийм учраас суур үн гэж энэ хоёр үнийг хэлж байгаа. Тийм учраас Монгол Улсын засгийн газраас энэ суур үнийг хямдруулахын төлөө саяны том бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа наа гэдэг одоо миний дүнээр сайн бодож ойлгороо гэдэг одоо хэлхийг хүсэж байна. 10 жилийн дотор сайхан эх орн байгуулмаар байна. Бусад улстай адилхан. Тийм боломж болцоо бидэнд байна. Би улсын ерөнхий сайдын хувьд Монгол улс 10 жилийн дараа шал ондоо сайхан улс болно гэж бодож байгаа. Тэр 10 жилийн бүтээн байгуулалтыг хийхэд та бүхний маань гараа бие оролцоо маш чухал гэдгийг бас дүндээ хэлхийг хүсэж байна. Ингээд дүндээ эрүүл их ад жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсээрээ хүмүүс хүндлэгдэж тэнгэр тэтгэлдэж яваарай гэж өрөөж байна. Баярлалаа. Монгол Улсын ад жаргал үгүй. Цаанаа зарцуулан өргөцсөн ирсэнд холбоо төрийн бас байгууллагын дарга хаттай отхон жаргал маань дурсгалын зүйлийг гардуулж байна. Замун хөдөө аж ахуйн сургуулийн зүгээс ерөнхий сайдтай талархснаа илэрхийлж ясаа гарах хүнтэй зохион байгуулсан бүх хүмүүс бас та бүхний нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. За сайхан ирчүүд байна шүү. Талархуудаа. Жинхэнэ Монгол ирчүүд байгаараа нэг өмнөж. Дахин энэ байгаа ирчүүдэд хэлье. Давхын өдөр ирчүүд байгаараа. Би жоо ихөөсөө амжилт хүсье. Монгол Улсын амжилт хүсье. За хөдөө аж ахуйн сургуулийн хамаагаас өгтөж авсан шингээ хүндлэлтэйгээр босож чадварч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр таныг бас өнөөдөр цаг зав зарцуулан хүргэсэн ирсэнд өгтөн авсан шингээ өдөн гаргаж байна. Талархал илэрхийлээд баярлалаа. Тэгэхээр ямар ч гэсэн ихтэй асууд ороод тэндээсээ Монгол төлөвлөсөн боор аваад гадны эцсийн авалтын кофены үнэхээр нэрчийн одоо Facebook руу ордог гарах цаа Facebook руу орно тэгээд тэгэхээр тэр шийдвэр асар их тохтой. Тэгээд одоо би одоо
随分この人が失礼ですで終わりはおいしい時にお二人ほどいらっしゃるみんなチームがあってもいいし別に長く人が食べて自由に人が食べてちょっといいんですけど自分は人が旅行っていうことまで来る人はあとはお得に言うわけですでもPapa Bösung betrifft aber als Geschichte davon, Komentar kesimlikte taşıyanda toplantının ben kiraz 자꾸 빼고 나가고 이렇게 보면 누구 아이야 자, 그러면서